За манай студиэндээ. Шинэ хаш суулгав. За тэгээ. Зочин маань дундаа суучих юм уу? Дундаа юу? Хамгийн цаана хаа. За хамгийн цаан суучих юм. За. Тэгээ мөнгөө дүнз. Ганц цэцэг шиг цэврүү шиг эмхтэйгээ дундаа сулгацсан дээр ах тий. За баярлалаа. Үзэмжтэй харагдаад. Хараа үзэмжтэй. Хоёр хар инээ хажууд. Телевиз гоё. Үзэмжтэй тэнцэрч байлаа хэл та. Харин. За тэгээд огнаа хийсэн маш их баярлалаа. За тийм намайг görсөн баярлалаа. Ер нь бол жоо халуун сэдв за нэлээд халуун байгаад байгаа сэдвийн тухай. Нэлээд анхаарлын төв гэж бодоод ирсэн шүү тий. Тэгээд ялангуяа сошиал медиа энэгээр бас хэрэгс сэтгэдэг хүмүүс юм. За зөвхөн хэрэгс сэтгэдэггүй ер нь бол хүмүүс би энэ рүүгээ сошиал медиагаар бол хаста ирээд цэргөө ямар ч контролгүй ерөөсөө л дураараа тий. За тэгэхээр үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг эхэлж байна. Бид нар өнөөдөр аава намайг аава намайг ашиглаач хашгираач гэнэ. Аава намайг ашиглаач гэдэг нэг оролцсон тэр видео байдаг шүү дээ тий. Хүн болгон одоо ашиглаад байгаа, тараагаад байгаа. Галзуу солиотой юм уу гэж бодогдоод байгаа юм видеоны тухай бас зүгээр өөрийнхөө хувийн үзэл бодлоо. Хувийн үзэл бодол шүү гэдгийг бас хэлмээр байна л да. Тэгэхгүй бол бас тэ одоо огнагийн ярьж байгаа одоо бүх эстетик хүмүүс ингэж ойлгож байна гэдээ бодвол бас болохгүй байх л да тий. Тэгэхээр эстетиктэй хүмүүс ч хүртэл бас энэ видеонд хоёр хогчод байгаа л да. 2 3 ч хогцсон байгаа бах. Тийм. Тэгэхээр ер нь бол өөрөө тэр видеог үзсэн үү? Үзэлгүй яах вэ? Үзсэн. За тэгэл үзэл ерөөсөө анх удаагүй гэж тэр нэг хэдхэн секундны видео байгаа. 20-30 секундны видео байгаа шүү дээ. Анх үзэл ерөөсөө өөр чинь буусан сэтгэл юу байсан бэ? Нэг 2 видео байгаа шүү дээ. Эхнийх нь яг тэрний нэг 7 өдрийн өмнө гарсан магадгүй. Тийм нэг цугларалтын цуглаалтын хүмүүс залбирч байгаа тий. Цуглааж хайж руу харцсан бүгд тайзааснаа бичлэг хийсэн тий. Дараагийнх нь болохоор яг тэр нэг эмэгтэйчүүд за эмэгтэйчүүд ч л нэг хэсэг хүмүүс залбирж явах нэг хүн нэлээд чангаар ойролцсон аав. Хоёул ингээл үзэж яхад ер нь бол яг хуу зүгээр энэ сошиал медиа гэдэг утгаараа цацагдж байгааг судахаар бол би хов хүний хувьд бол жоох имиж төрсөлтэй яг тэгэхээр сошиал медиа чинь ямар хүмүүс байдаг вүлээ те нийгэм иргэдэд маш олон хүмүүс хэрэгэлдэг тэгээд хүмүүс ямар байр суурийг хүлээж авч байгаа вэ? Ерөөсө бүх хүрээллийн за бараг 3 сая монголчуудын хэдэн хувь нь сошиалд 70% хэрэглэдэг гэж гарлаа. Магадгүй те. Яг Facebook дээр бол 1 саяас 1 сая 500 хэрэглэгч юм уу аккаунт ч юм уу те байнгын сар болгон байнгын идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн. Яг Facebook-ийн өөрийнх нь тоолдоо тэр бол. Миний хувьд түүний асуултанд хариулахад ер нь бол жоохон дийлэнх хөл итгэж биш хүмүүс шүү дээ тий. Тэгээд тэдний өнцгөөс харах юм бол надад жоохон яандаа л гэсэн санаа зовлтоо төрсөн л. Яг тэгвэл тэр яг болж байгаа үйл явцыг л хараад ойлгохгүй. Тэгээд доорн бичигдсэн зүйлээс нь харахад те тэрийг тавьсан, санаачлаад яг тэрийг постлсон хүмүүсийн өнцгөн ч гэсэн ерөөхдөө уур бүхэмдэлтэй. За энэ юу болж байна те. Манай үндэстэн сүрлээж байна. За нөгөө нэг гадны шашинд ерөөсө толгоогоо угаалгацсан нөхдүүд яг үнэн утгаараа гараад ирлээ. Мөн байна гэж баталгаажуулж ингээл зарим нэг хүмүүсийн хувьд бол ашгүй те. Нэг тийм өгөөш маяг хийж харахад ингээл 2000 гаруй 1700 гаруй хүмүүс коммент хийсэн байгаа. 2800 хүмүүс шеэр хийсэн байгаа. Одоо тэгээ нэмэгдэж байгаа тэр чинь. Тийм. Би зүгээр өчтөрийн байдлаас ороо харсан чинь хамгийн их шеэрээс 2800 гэж. Тэгээ нэг хүн дунджаар нэг 500-аас 1000 найзтай гэж бодъё л да. Тэгээ 2000-ыг үржүүлэхэд ер нь зүгээр бүгд харцсан тий хартсан. Шеэр хийнэ гэдэг чинь өөрөө их за энийг бол би бусдад хуваалцахгүй болохгүй гэсэн үг шүү дээ. Зүгээр нэг лайк дарах, зүгээр коммент хийчих гэсэн тий. Тэгэхээр харахлаар бол зүгээр христийн итгэгчдийн тухайн ойлголт бол одоо нийгэмд бол яг одоо энэ цаг мөчид түрүүний халуун дайран гэдэг шиг их эвгүй байр суурь дээр ирчээд байгаа. Тий. Үйл байна л да. Юг яг тэр одоо энэ болж байгаа явдалтай нэг хоёр талаас нь би хараад байгаа байхгүй юу. Нэг нь болохоор тэр эмэгтэйгийн хэлж байгаа тий аава намаа ашиглаач гэдэг ингээд бүр үнэн зүрхнээсээ бүр аймаар чангаар бүр ингээд
дуу хоолойгоо ойрлоо сэтгэлээс ойрлож байгаа тэр ойрлол. Нөгөөх нь юу вэ гэвэл тэрийг биччихсэн бичээд авчиад сошиал дээр тавьж байгаа хүн. За бичлэг хийгээд тий. Мэдээж 3 дахь өнцгөөс харах юм бол тэрэнд ингээд реакц үзүүлж байгаа. Тэрийг одоо үзэж байгаа өөрөө ард түмэн. Би одоо тий. Төлөөлөл. Тэгээ 3 талаас нь ерөнхийдөө харахад гуруулаа бол яг аюу зэг дээр огтлцсон боловч гуруулаа шал ондоо үзэлтэй ондоо сэтэлтэйгээр энэ гурав хийгдсэн л ах л гэж бодогдож байна. Тэгэхээр эхлээд яг тэр эмэгтэйгийн тухай яриад гэж бодлоо. Уулан бит хоёроос тэр эмэгтэйг нэвтрүүлэгтээ болж оролцуулахаар хайж байгаа тий. Юмыг яаж мэдхүү эх 7 хоногоос ч юм уу тий. Тэр хүн өөрөөс нь бол үнэхээр асуумаар байгаа. Яг ямар сэтгэл төрөөд яг тухайд юу мэдрээд тий яагаад тэгж оролцсон. Яг бол тийм сэтгэлийн хөдлөл зүгээр нэг галзуу солиотой хүмүүс тий гаргыг хүн таалагдъя гэж гаргадаг зүйл бол биш байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр өөрөө чинь хувьд би хоёр юм асуумаар байна л да. Нэгдүгээр зүйл тэр ааваа гэд орилсон нь нэгдүгээр хүмүүст аюу юу санагдсан байж магадгүй. Олон нийтэд тий. Тэгэхээр Есүс итгэдэг хүмүүсийн хувьд тэр ааваа гэд ингэж орилж байгаа нь өөрөө ямар утга санаатай. Та ч одоо Есүс итгэдэг хүмүүсийн нэг шүү дээ төлөөллийн хувьд өөрөө тэгэж ерөнхийдөө хэрэгэлдэггүй. Магадгүй тэр эмэгтэй шиг хэрэглээг байх л та тий. Гэхдээ ямар нэгэн байдлаар тий яг тэр үтээгч эзнээ ч юм уу эзэн бурхнаа ааваа гэж дуудд юм уу энэ ямар учиртай. Гэрэлт амьд яриа. Бидний итгэл үнэмшилтээр бол яг бид нар зүгээр шүтж байгаа бурхныгаа тий итгэж шүтж байгаа бурхныгаа бидний сүнслэг эцэг ч юм уу тий ааваа гэж дуудах тэр их мэдлийг өгсөн гэж байдаг л да. Тэр утгаараа тэр үг байдаг. Тийм Библиэр яг тэр үг байдаг тий. Тийм болох энэ бол бүр илүү дотны харилцааг илэрхийлж байгаа юм л да. Тэр утгаараа яг сүм цуглаанууд итгэж хүмүүс цуглараад залбирж явах хувьдаа ч гэсэн яг энэ итгэлийнхаа үйлээ гаргаж явах та энэ үг бол ерөөсөө энэ илрэл бол ерөөсөө байнгын энгийн зүйл. Зүгээр яг нөгөө талаас нь хараад сошиал дээр тавигдсан талаас нь хараад итгэж хүмүүсийн нүдээр харахад бол аавыгаа хөндлөхгүй байж харагдахгүй зүйлийг дуудлаа гэсэн үднээс нөгөө уур уцаар нь ч юм уу бүх юмлууд нь төрж болно л да. Миний хувьд зүгээр энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр зүгээр юмыг ялгаж салгаж зөөж бас туушрахгүйгээр харах хэрэгтэй гэж бодоод байгаа юм л да. Тэгээд тэр нэг тэрийг яг постлсон тэрийг олж аваад нийтэд яг хүргэсэн газар нь юм уу тэг бүлгэн тэр нэг групп нь бол тэг өөрөө Тархан Монгол тийм ногоо нэгдэл байгуулга байдаг. Бас л өөр хүний хувийн профайлаас аваад тавьсан гэж байна. Аваад тийм хуваалцсан тий. Тэгээд ерөнхийдөө шашин болгонд л нэг тийм гүнзгий дэг журам байдаг л да тий. Жишээ нь буддын шинд бол юу гэдгийг ном унших ч юм уу тий. Янз бүрийн бөөгийхт бол ингээл хинэгдэлтэй орилдог ч юм уу тий. Ерөөс итгэл ч гэсэн залбирдаг зүйлүүд байна. Тэр яг тэрэн дотор байдаг хүмүүс илүү сайн ойлгоно гэхээс бас гаднаас харахад бол би одоо бөөгийн залбираал арх угаал ингээл орж бас ойлгохгүй ч болно шүү дээ. Гэтэ яалтчгүй ингээд нөгөө хашгираал ингээл орилчингуут л хүмүүст өстой бараг бүх хүнд л асуултын тэмдэг гарч ирсэн шүү дээ. Христийн мэддэггүй хүмүүс. Бүгд одоо жишээлбэл таны хувьд бүтэн сая өдөр болгон тэгэж орилоод гашгараад тий байждггүй. Миний төрний хэлж байгаа санаа дуусгаад бол ерөөхдөө гадны өнцгөөс харахад бол энэ нэг жоохон сонин юм шиг санагдаж байгаа. Тэр дотроо болж байгаа юу хийж байгаа мэдж байгаа хүмүүс бол тэрийг юу хийж байгаа мэдж байгаа гэсэн. Яагаад дуудаж байгаа, юунд ашиглаач гэж хэлж байгаа. Зүгээр тэрийг янз бүрээр хөрвүүлчих болно л доо. Тийм сайн зүйлийн төлөө би амьдрмаар намайг өөрчлөөч хэрэглээч те гэж ич болно те. Заримдаа ашиглаж болно, ашиглалтын илрэл чинь те сэтгэлийн хөөрлийн чинь илэрч байж болно. Заримдаа даруухнаар чимээгүүц залбирч болно. Тэгэхээр тэр ааваа гэж зорилж тэр аав гэдэг үгийг хэрэгжилж байгаа нь бол ер нь бол христчдийн хувьд бол түгээмэл байдаг. Энгийн зүйл. Энэ бол ерөөсөө хэвийн. Тэгэхээр одоо төрсэн аавыгаа юм уу тэг энэ дэлхий дээр амьдарч өөрийг нь төрүүлсэн өсгсөн аав нь одоо 2 дугаар аав маа өдр гэсэн тийм ойлголт байх уу эсвэл тэр нь арай доогуур эсвэл тэрэн дээр хүмүүс бас тэ одоо имзэглсэн тий. Гэтэ энэс өмнөх бас асуудал дээр ч гэсэн аав хайцсан. Тий. Өмнөх асуудал дээр ч гэсэн одоо түрүү өөрөө бас хэлсэн шүү дээ. Хажуудахтай нүдэнд харагдж байгаа ааваа харилж чадахгүй жиж гадны шашны бурхныг ааваа гэж дуудаад тэг энэ ерөн аав ээжийн ерөн хайрыг ерөн байхгүй болгод юм байна. Гэр бүлийг монголчууд ч нэг аавыгаа хүндэлдэг улсууд тий яг ялангуяа аавыгаа хүндэлдэг улсуудын хувьд бол эвгүй сонсогдсон баг. Тэгэхээр яг төрлөх аавыгаа эстэтдэг хүмүүс аавда яаж хандах хэрэгтэй юм бэ? Гэж одоо үзэл сургаал байд юм бэ тий. Бүр заадаг номлодог юм байдгүй яг. Байлгүй яах вэ?
ялангуяа эцэгхээ хүндлэх тухай бол яг Библийн маш гол суурь тулгуур байдаг л да. Гэр бүлийн харилцааг үүсгэсэн эцэгтэйг харилцах харилцааны үүслийн тухай Библиэлд маш нарийн байна. Зүгээр бодитлог практикаас харахад миний хувьд ч гэсэн те эцэгтэйг харилцах харилцаа хэрэд итгэхээс өмнө бол нэг тийм таагүй ялангуяа автах харилцах харилцаа бол маш их ер нь зөрчилдтэй заримдаа бүр одоо хэлгэж гисэн нэг ичмээ зүйлүүд байсан л та багтаа. Тэгээ би харин Христэд итгэснээс хойш Бурхныг яг энэ сургаалуудыг сонсоод энэ өөрчлөлтөнд ороод ирэхдээ ер нь эцэгхийг яагаад хүндлэх ёстой юм? Яагаад энэ зүгээр нэг үзэл бодлын зөрүүнээс биш хүндлийн төвшөнд очих ёстой юм гэдгийг би илүү харж гисэн л дээ. Тэгээд одоо өнөөдөр би бол автор их сайхан харилцаад байдаг дээр эвлэрсэн те. Тэгээ аав хүндэлтийг зарим тал дээр надаас чадахгүй юм байлгүй яах вэ? Гэхдээ тэр хүний би зүгээр яг хүндлэх ёстой юм гэдэг зүйлийг бол маш сайн. Тэгэхээр Христ итгэж хүмүүсийг бид нэр итгэж биш хүмүүс юу гэж ойлгоод байдаг гэхээр эцэгсээ хол эсвэл Бурхныгаа л ааваа гэж болоо бусдыг хайцсан. Тэрэндээ өөртөө өстой балан шиг зориулсан гэж боддог. Ийм зүйлүүд ерөөсөө байхгүй. Харин миний амьдрал бол идэх гэр бүлтэй цаг зарцуулах 7 хоног болгон ээж дээр очих, хадмууд дээр очих ч юм уу те. Тэднийг сонсох хүндлэг энэ зүйл бол юм нэмэгдсэн. Магадгүй яагаад бас энэ асуулт гарсан бэ гэхлээр зарим нэг хүмүүс яг тэгдэг шүү дээ. Ерөөсөө гэр бүл хэрэггүй гэж хэлсэн. Ерөөсөө л аав ээж надад хэрэггүй бурхан байхад л миний амьдрал болно ч юм уу. Ингэж ярьж явж байгаа. Харин яг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэд нар болоод одоо яг Христийнхаа ямар сургаалыг уншихаараа тэгээ юу сонсохоороо нөө хэтрүүлж ойлгоод байна. Тэгээ ер нь зүгээр заалгаад яг саяны энэ зүйлээс болоод энэ халуун байгаа зүйлүүд ингээд ийш тийшээ болдог л да. Христ итгэгчнэр анх гарч ирж яхад нэг нөхөр яг яагаад байшнаас унтсан мэдэхгүй амиа орлогч тэгээ дуудагдчихдаг болсон ч юм уу. Сколга харийнхан гэдэг ч юм уу. Зүгээр ядуу хүмүүс архичдын тухай гэж ойлгодог. Одоо ингээд бидэнгүү одоо ингээд саяны зүйлээс харангуй цааныг орилдог хүмүүс болчихлоо. Гэрэлт амьд яриа. Ямар нэгэн байдлаар нийгэмд нэг сөрөг юм гарахад л те тэрийг ямар нэгэн зоригтойгоо тэр хүмүүсийг нэг туушилсан өнцгөөс хараад хэлсэн нь нийгэмд нь тийм мессежийг өгчдөг. Тэгээд Христэд итгэж ихээр тэд нэр л гэдэг. Тийш нөгөө нэг өхрийн юу дөргөл 1000 өхрийн. Бид нар юу гэдгийг те намайг зүгээр нэгэн өнцгөөс харчаа тийм ээ гэдэг юм намайг бүрэн тодорхойлохгүйтэй адилхан тийм үү. Зүгээр нэг монгол хүн гадаад явж байгаад хулгай хийчихэнгүү тэр монголчууд хулгайч гэж хэлж болохгүйтэй адилхан. Хятад хүн болгон бид нар муу гэж хэлж болохгүй шүү дээ. Сайн хүмүүс байдагтай адилхан. Христэд итгэж хүмүүсийг яг саний зүйлээр бас тодорхойлчихгүй л дээ. Тэгэхээр яг хүмүүс яаж зүйлийг дүгнж харах уу? Яаж юм чи хоёр талтай байдаг шүү дээ. Тэгж олж харах гэдгийг сайн харах хэрэгтэй л дээ. Тэгээд миний харин шашин гэдэг утгаараа Есүс итгэдэг хүн гээд хин рүү за аава байна уу ээж байна уу та хамаалах те пастор байна уу бурхан байна уу. Тэгвэр харин шашин гэдэг утгаараа Есүс итгэдэг хүмүүс тэр юм руугаа орлоод намайг ашиглаач гэж хэлэхээр хүмүүсээс юу гэж болгоод байл тэр харин юмд ашиглуулах гэдэг байна гэж. Тэр үг их бас ийггүй тий. Тэр нөө өөр аль нэг шашин намайг ашигла одоо ерөөсөө тийм утгатайгаар хэрэглэгддэг ч юм уу тийм ойлголцууд хэр үеийн би бол сайн мэдэхгүй л байна л да. Ер нь гэхдээ ер нь бол сонсож байгаагүй. Христийнхэн болохоор зэрэг өөрийгөө нэг юмд ашиглуулах гээгүй гэдэг. Ер нь нэг жоохоо эвгүй сонсогдоод байна. Тийм эвгүй сонсогдож байна. Эвгүй сонсогдож байна. Тэгэхээр өөрийнхөө хувьд бол дахиад асуу тий. Хувьдаа та хин нэгэнд ашиглагдах гэж гүйж байгаа юу эсвэл хин юунд ашиглуулмаар байна. Энэ яг юу гэж хэлсэн тэр эмэгтэйгийн хувьд бол тийм магадгүй ондоо санаатай байсан ч болно. Таны хувьд яг энэ үг бас түрүүний хэлсэн шиг тийм түгээмэл хэрэглэгддэг үгүй ойлголт уу? Намайг ашиглаач та намайг ашиглаач. Миний хувьд бол яг энэ итгэл үнэмшил олж авснараа те надаас илүү дээр зүйл би бол суулд ороо юм зүйл байгаа юм байна. Яг сайн болох гэж хичээж байгаа зүйл. Гэтэ миний итгэл итгэх гээд байгаа энэ бурхан бол надад тусалж чадах юм байна гэдгийг би ойлгосон байна. Гол зарчим нь тэр байна. Тэгээд ирэхлээр хүн яаж юм ирэхлээр нөгөө бардам зан ашиглуулахгүй гэдэг ч юм уу сквал юу гэдгийг би өөрөөр байна гэж тавьж хэлж байгаа юм л да. Тэгээд окей. За би энэ зүйл дээр Библи бурхантай юу гэж бодож байна? Юу гэж хэлсэн мэл би энийг өөр дээр хэрэгжүүлье. Хүмүүс амьдралдаа ерөөхдөө бол бид нар хэлдэг чинь хин нэгэнд ашиглуулж амьдардаг. Нэг ажилд ажилладаг бол та босстой хэрэглүүлж байгаа ямар нэгэн шашинд орсон бол тэр зүйлийн дотор явж тэрийг мэддэггүй гэж хэлдэг. Харин Христ итгэгчнэр юу гэхээр энэ дээр ухамсартайгаар юуг зөв бэ гэж салгаа, юуг үнэн бас буруу гэдгийг салгачаад тэгээд өөрөөсөө дээр сайн зүйлтэй за би
энийг хүлээн зөвшөөрье. Би энэгээр амьдралаа өөрчлүүлье. Тэгээд би ингэж нөлөөлж чадах юм байл би сайн болж чадах юм байна. Тийм учраас би ашиглуулъя гэсэн. Тэр дасгал хүслийн төлөө би хэрэгтэй хүн байл гэсэн утгатай. Яг тийм ер нь утга нь бол тийм л дээ. Гэтэ яг энэ үг гарсны дараа ингээд мэдээж сөрөг зүйлүүд маш их ярьжсэн боловч нөгөө эргээр бас Христэд итгэгчид бас энийг их засаж нэлээд постууд явсан шүү дээ. Одоо жишээлбэл эргүүлээд юусан намайг ашиглаач гэдэг. Бараг тэр брэнд гараад тийм. Одоо тэр нь юу байсан бэ гэдэг тэгэхээр одоо жишээлбэл энэ үр хөндж байгаа энэ амар ертөнцийн эсрэг тэг намайг сайнаар ашиглаж өгөөч. Гэр оронгуйчүүдийн төлөө намайг хэрэглэж өгөөч. Бид нэг юу яагаад тэгж орлоод байд юм бэ гэдгийг хүмүүс яг тайлбарлаж эхэлсэн. Тунхаглаж эхэлж байгаа юм да. Би бол энэ давуу тал гэж бас харж болох уу? Тийм. Яг гоо сөрөг юмнууд гэж бид нар сайн нэг жоохон ойлголтын засах тухай л ярьж байна л да. Сайн талууд бас гарсан. Ялангуяа Христийн итгэгч нарын дунд. Жишээ нь саяны зүйл ингээ яг болж байгаа нь яг итгэж хүмүүс миний зүгээр нэг харсан зүйл гэхээр за энэ бол яг шалгуур болж эхэлж байна. Одоо энэ үед хүн нийгэм гэж хүмүүсийг итгэгч нарыг буруутгаж эхэлж байна. Нэг талаараа бол одоо бид хавчлаг гэж ч юм уу шалгуур гэж тест чинь ярьж байна те. Яах вэ? Яг жихнээсээ итгээд байгаа мó би Христэд итгээд байгаа мó? Гэхдээ очиод ээж авдаа би итгэдгээ болцсон гэж хэлэх үү үгүй гэж болох уу те. Ажил дээрээ би яах вэ гэдгээ. Нөгөөдүүл нь чи нөгөөдхий чинь тэнэг орлоод идэг нөхдөд үү гэж хэлэхэд яг цэвэр юм шалгуур явагдчих. Тэгээд тэн дээр хүмүүсийн яг гой шүүлтэр явж хоёр талаасаа нөгөө хоёр дахь талаасаа болохоор Христ итгэгч нар тэн дээр магадгүй бүгд биш л та яг нөгөө тэр трендийг шууд ашиглаад аваа нам ашиглаж юм хэлж гэж. Энэ дундаас би юу болж арсан бэ гэхээр тодорхой хэмжээний эв нэгдлийг итгэж хүмүүс чинь зүгээр нэг юм бибнийг муулж идэг хүмүүс биш. Тэгээ нэр нэгдэлтэй байдаг хүмүүс. Бидний гол сургаал бол та нарыг бибиний хайрласнаар энэ дэлхийг мэдэх хэрэгтэй маа гэдэг. Тэгэхээр юу гэдгийг Гэрэлт амьд яриа. Нэг юм болохоо ахлаар ингээ муулаал те. Оо энэ бол би бол ингэ залбирдаг шүү те. Жичдэг энэ төр те. Эдгээр бол би биш шүү. Би бол зүгээр чиний мэддэг л байсан айтайхан нөхөр те. Яг уу тэр нь хөвгүү байдлаар илэрхийлсэн тэрний тавьсан газрууд нь буруу мэдээллүүдийг өгсөн болохоос ш энэ дээр маш их гоё юм харагдсан. Үгүй энэ хүн чинь манайх аавыг би ч аавыг залбирдаг шүү дээ. Би ч ингэж хэлдэг. Тэгээд гэхдээ би залбирдаг гол санаа манд би сайн сайхныг авчих юм. Тэрний дээр шудраг байдалтай туслах ч үгүй ийм юм миний зорилго байгаа маа. Гэл хэлчихэж байгаа. Энэнгээр магадгүй эргүүлээд зөв зассан зөв мессеж өгөөд эргэжүүлээд те. Итгэгчнээс ч хамтдаа байдаг юм байна. Ер нь олон хүмүүс хамтдаа биш байдаг шүү дээ. Тийм шүү. Энэ бол бидний их гол зарчим гэж би боддог л да. Гэрэлт амьд яриа. За тэгэхээр хоёрдугаарт асуудал маань нөгөө нэг тэр видеог одоо тэр хүн яах гэж хийсэн бол гэдэг видео байна л да. Асуудал л да. Хүмүүс ингээл чин сэтгэлээсээ хашраад залбираад те. Бүх хүн завгүй. Одоо нэг бодлын те. Тийм үед нэг нөхөр л видео бичиж яваад байна да. Эсвэл тэрийг одоо бодвол тэр конференс хийжсэн хүмүүсийн зохион байгуулагч нар л хийсэн л байх л. Хийж байгаа үйл ажиллагааныхаа талаас би ингэж бодоо да. Залбирал гэдэг бол хүний өөрийнх нь чин сэтгэлийн бүр ингээд дотоод сэтгэлийн тийм нууцлыг зүүсэн нэг талаасаа тий. Нилээн дотн нилээн хувийн амар хувийн чанартай зүйл. Тэрийг ингээд бичээд онлайн дээр тавих за ер нь бид нар бүдээрээ сурж байна л да. Яг зөв байна, буруу байна гэж хэлээд одоо хэцүү байна. Гэхдээ та өөрөө юу гэж боддог вэ? Яг миний байр суурь, миний хэвчтэй те. Тэр итгэж хүн л бэг бичижсэн баг ч. Тэр дон зүгээр нэг гадны телевиз ороолтай скол тэр яг нөгөө тэр бүлгнийх нь ороод бичээд яваагүй л ах л та. Утсан дээр л бичсэн л хэлээ л да ингээл. Тий. Шундрахш маягаар те. Тэгэхээр зүгээр эндээс бид нар зүгээр юу итгэж хүмүүс ялангуяа юу сурж болох вэ гэхээр ялангуяа сүм дотор болж байгаа тийм нэг энгийн үгээр хэлэх гэдэг нь л да тэр ёс саншил залбирал ч юм уу те. Сургаал номлолт ч юм уу. Тэр зүйлийг бол гадны хүмүүс хараад ойлгоход амаргүй. Тийм болохоор тэрийгээ бид нар хаана хизээ постлох вэ? Юунд постлох вэ? Гэдэг дээр маш болгоомжтой байх хэрэгтэй бид сурах хэрэгтэй юм болов уу гэдэг. Яг тэгэхээр итгэж хүмүүсийг нэг талаар бид нар буруутгах хэрэг ясгүй л дээ. Тэр харсан үзнэрээ л юм те. Тэгэхээр бид нар яг тэр постлох цааш юм уу? Бичлэг хийж би нэг болох уу болохгүй гэдэг талаар хэцүү. Ямар ашиглалтаар хийх гэжсэн те тэр конференцийнхаа тухай хийжсэн болохгүй зүйл байхгүй. Гэхдээ яг тэр постлын дээр л нийтэд гаргаж байгаа дээр л те тэнд дунд чинь зүгээр бид нар нэг яг энэ бид нар хамтдаа цуглаад байж байхдаа нийт илгэнгүү нээнүүг юм ярьж болж байгаад нийт сонсож байхад бид нар
яаж ярих вэ гэдэг чинь өөр байдаг шүү дээ. Private public гэсэн. Тэгэхээр яг энэ дээрээ бид нар сайн бодож одоо төрний хэл дээр суралцж байна л да. Тий, ялангуяа сошиал ертөнцийн. Ер нь нуух юм эсдэг хүмүүс их байд юм уу? Олон хүмүүст үзүүлчихгүй хүн шиг тэрүүхэн тэнтэй нэг. Наач их гоё асуулт байна. Ер нь зүгээр нуух юм гэж хэлэх нь хаашаа зүгээр хувийн юм болон нийтэд гарах ёстой юм гэж юм байх ёстой гэж боддог. Энэ бол хил хязгаарын асуудал. Гэр бүлд ч гэсэн тий. Яг зөв хувьдаач гэсэн тий. Тэр шиг л төсөм чуулганц гэсэн. Тэгэхээр ямар нэгэн юмд ингээд яг нийтийн юмд ингээд нууцсан байгаад эхлэхлээр чинь тэр чинь жоохон буруу. Тий, хүмүүсээс сэжиг хажиг төр. Тий. Хүмүүс нэг ил гаргах их дуртай л да. Гэхдээ нууц бүх юмыг бол буруу юмыг нууж бид нар болохгүй л дээ. Байх ёстой хэм хэмжээнд алдагдахаараа хүн чинь өөрөө тийм нэг юм туушрамтхаа учраас магадгүй бидний өнөөдөр гол барих гэдэг юм биш магадгүй. Тэгэхээр тэрийг нэг өөрсдөөс өнцгөөс хараад тэгээд дэлгэждэг. Жишээ нь түрүүний тэр яг одоо би зүгээр тэр постыг л ярмаар байна л да. Жишээ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр 7 нуулгын Монголд байгаа 5,000 Улаанбаатарт байгаа цуглаанууд, Хөдөө орон нутагт байгаа 3,000 цуглаанууд, нийт 8,000 цуглаанууд 7 хоног болгон яг ийм болж байна гэд бичиж байгаа байхгүй яг үндсэн юм дээр. Тий, 8,000 7 хоног болгон тий. За энэний үн бурууг дээр тодорхой ярьж байна. Тэгээд тий 8,000 байна уу? Тий. За статистик зүгээр тэгэнгүүтээ өргөжлүүлээд тий төрөн тогтоог байх шашин эдэр бол байж болохгүй маа зөвлөө хайсаа гэдэг ч юм. Тэгэхээр энэ хүний үнцэг бол ерөөсөө л ямар ч баримтгүй ямар ч би нэг бол батлаж хэлэх гэдэг юм даа. Яг одоо улсын бүртгэлээр бол ерөөсөө буддын 120 хэдчүүлээ би хизээ саяхан харж ирсэн. Христийн 280 бүртгэлээ авсан шүү дээ тий. Тэгээ муслимын нэг 10 хэд ч юм ингээд католик ингээд явж хахад энэ ямар санаасаа 5 3 тэгчээ 5,000. Тэгээд хүмүүсийн нөгөө төрөлчтэй 5 ч биш 8,000. Зүгээр нэг аманд олсноор хэрж байгаа юм уу? Нийтэд ингэж Христийн итгэгч нарын нэг үнцнийг унгаах ч юм. Бидний хооронд маргалдуулах ч байгаа юм уу? Нийтийн сошиал ертөнцийн чинь ямар цензуртай ямар хилизаартай имийг постлстай гэдэг мэдэхгүй тэр хүн гаргаж байгаа байхгүй. Тэгээд бүх гүнгүү тэн дээр хүмүүс ерөөсөө хэрэлтэй л ямар муухай өгнүүд гарч байгаа. Ямар ч их суулжгүй тий. Ерөөсөө 8,000 миний сонсч байснаас 300 дотор л байдаг. Тэглэг байх. Ерөнхийдөө тийм шүү дээ. Бид чинь 12 оны нөгөө Монголын Евангелийн эвслээс хийсэн тооллогоор бол нийт Монголд бол 612 чуулган байгаагийн явуулж байна гэж байгаа. Гэхдээ бүртгэлээ авсан. Тэр нь бол бүртгэлээ аваагүй нүүд нэж байгаа хгүй. Тэгээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бас. Нөгөө энэ чуулган сүм Иесусийн сүм амар их болоод байна гэдэг хүмүүс айгаад байдаг. Нөгөө буддийн сүмтэйгээ зөрүүлж ойлгоод байдаг юм шүү. Магадгүй тоо. Тий. Христийн сүм гэхээр зэрэг одоо бид гурав суугаад 7 хоног болго уулздаг бол тэрийг сүм гэд нэрлэлчтэй. Тэгээд гэрээрээ уулзаад явж байгаа бол манай сүм гээл яваад идэг. Ийм жижигхэн бичил хэлбэрээс бүр нэг том тэгээ байшин бариад тэндээ олон мянгуулаа цуглаад нэг тэ юмаа хийж идэг хүртэл энэ асар олон байгаа хөө. Тэгэхээр тэр судалгаагаар бол тэгжэл шүү дээ Монголын бүх чуулгануудын 80% нь за 80% 50 хүрэхгүй хүнтэй чуулган байна гэж байна. Тэр 600 хэд. Гэрэлт амьд яриа. Ерөөсөө тэр олон мянган хүнтэй чуулган 2 л байна. 1000 гаруй хүнтэй чуулган 2. 12 ширхэг чуулган 250-аас дээш хүнтэй гэж байгаа байхгүй. Бус нь бүгд тэрнээс доош. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс ингээл энэ Иесусийн хаас үе сүмээ байгуулад бариад ингээд энэ ихэр зэрэг галзуу солиотой юм шиг харагддаг нь учир нь олохгүй байгаа иймэрхүү нөхдүүд тийм олон 100 тийм олон мянгаар байна гэж ингээд ойлгоход бүгдээр ингээд нэг талаас үндснүүдийн хооронд нь хагалан бутгаад нэг хэсэг бүлгийг нөгөө хэсгийнх нь эсрэг төрхөрнө гэдэг бол өөрөө бол амар аюултай шүү дээ. Энэ Иесусийн орж ирээд аав намайг ашиглаач гэж орилсноос ч илүү аюултай болох гэж. Тэр бол яг маш урцаар хөндөгдсөн л зүйл дээ. Тэрэн дээр бол би маш бохомдсон. Тэр хүн яагаад заавал ингэж худлаа баримт тавиад тэгээд ийм албаар ингэж төрхрүүлэх байдалд үг ашиглаж бичээд тэ. Тэгээд хүмүүсийн доор тэр хэдэн мянган үндсэн хүмүүс яг тэр хүний харсан өнцгөөс тэр тунгаан шүүлгүүгээр авчиж байгаа байхгүй. Тэр бидний нөгөө амьдрах гэж чигээд байдаг. Бидний нийгэмдэр байр сурах болох гээд байдаг тэ. Олон хийсэн зүйлийг маань зүгээр нэг тэр хүний бодлогогүйс үг үүсгэж болж ирлээ. Байхгүй юм болохоор харамслаа зүгээр итгэж биш хүмүүс тэрийг үдсэн хүмүүс бол хэлэхэд бол энэ дээр бид нар ухаалаг хандах хэрэгтэй. Хүний бичсэн тоо олгоно итгэх албагүй шүү дээ. Тоосон хэлсэн зүйл болгоно. Тэгэхээр одоо нөгөө сошиал гэдэг ертөнцийн чинь тий
ерөөсөө интернет гэдэг орчин чинь ямар аюултай вэ гэдгийг бас нэг талаасаа бас ерөөсөө анзаарахгүй. Одоо жишээ нь тий би бол миний амьдралд бол ингээл өглөө хүүхдээ өргөж өгөөл ажилдаа яваал ингээл ирнэ жижигхэн нэг цогцсон байхад сошиал ертөнцид бол миний цар үрээ маш өндөр байгаа байхгүй. Би одоо хідэн найзтай басалтгаалаад нэг үгээ хэлэхэд ерөөсөө тэр өдөртөө эсвэл хэд өдрийн дотор хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ ертөнцийн ялгаа нь юм өндөр байгаа учраас бид нар энэ дээр улам илүү хариуцлагатай хандах хэрэгтэй болж байна. Тэгээд дээр нь итгэж хүмүүс магадгүй илүү хэрэгтэй биш магадгүй найзуудынхаа ихэнх л итгэж биш хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр яг ямар үгийг итгэж биш хүмүүсийн ойлгохгүй үгийг ашиглах талаас нь яаж бичих үү гэдэг дээр их болгоомжтой хандахгүй бол зүгээр л манай зөвлөн дээр юм боллоо гэж постлж болоо бид нар яах вэ? Тэгээ нөгөө бид нар чинь яах гэдэг байлаа нийгэмдээ сайнаар харагдах гэж шудраг зүйлийг нь бий болгох гэж те хичээгээд байдаг. Тэр болгоныг л дорноо ажиж байгаа. Тийм болохоор бид энэ маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд бид гурван яриа энэ хүрээд бас завсарлах болсон байна. Тэгээд дараагийн дугаарт бид нар бас үргэлжлүүлээд энэ яриагаа ярьж болно тийм ээ.